зааланд байгаа маа сэтгүүлчд бас яг энэнийг ойлгосоо гэж яг саяын сэтгэл бол маш чухал юм. Их сурвалжаа хамгаалах боломж хэрвээ биднэрт байсан бол ерөн сурвалжлах сэтгүүл зүйн Монголд ямар түвшинд байх байсан бэ гэдгийг бид нэр өөрсдөөсөө асуух хэрэгтэй юм шиг. Дээрээс нь шин зөрчлийн хууль ямар ч аюулгүй одоо цагдаа дээр хинч дуудагдаагүй байж тээ гэхэд энэ болгоомжлоос болж хідэн асуудлыг сэтгүүлч хөндөхгүй зүгээр даргын протоколын мэдээ юм уу зүгээр тэ сайн мэдээ гэж нэрлэдэг те одоо нээлт боллоо одоо тийм протоколын мэдээ гэж одоо салбарын хамт олон ярьдэн шүү дээ. Хүнд нэг тийм өгөөж багтай ямар нэгэн нийгмээ сайжруулах тийм уриалан дуудсан биш мэдээ хийж байгаа бол гэдгийг бодоход бол бас гэдгийг бид нар баг өөрсдөө ингэ бодоод өнөөдөр энэ хурлаас гэртээ харах ёстой. Тэгэхээр Globe International байгууллагын зүгээс болон Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл улсын хурал дотор бас хэвлэлийн эрхчлөлөөг дэмжих лобби гишүүдийн бүлэгэл одоо байгуулж байгаа гэдэг энэ дээр 7-8 гишүүн байгаа гэсэн. Тэгэхээр энэ тал дээр саяын энэ манай салбарт байгаа асуудлуудыг шийдэх талаар ямар ажлууд хийж болохоор санагдаж байна оюун чимэг гишүүнээс. Баярлалаа. Тэгэхээр би өөрөө хэвлэл мэдээллийн салбараас төрсэн их хурлын гишүүн. Тийм учраас энэ бололцоогоо ашиглаад энэ салбараа бас зохицуулалтаа хамгаалалтаа болгохыг үнэхээр хүсэж ажиллаж байна л да. Сая бид нар яг ярьж байгаа нэг юм юу гэхээр бүх байгууллага өөрийн гэсэн хуультай болсон Монголд. Энэ байгууллагын хуулиар хэвлэл мэдээллийн маань энэ сэтгүүлчдийн хууль мэдээлэл үг хэлэх тэр нөгөө их сурвалжаа хамгаалах энэ бүхэн маань байгууллагын хуулиар одоо зохицуулагдаж явхад баг хүрчээд байгаа. Тэгэхээр одоо жишээл Америкийн нэгдсэн улс гээд 200 жилийн өмнө баталсан үндсэн хууль дээр яг эцэст нэг хэвлэл мэдээллийн байгууллагатай сэтгүүлчтэй холбоотой маргаан үүсвэл тэр үндсэн хууль нь эцсийн маргааныг таслана гэж заагдагдсан өнөөдөр хүртэл даган мөрддөг байхгүй юу. Тэгэхээр саяын хэвлэлийн эрхчлөөний тухай хуулиа юм уу эсвэл одоо өөр нэг хууль бид нар яг хэвлэл мэдээллийн салбар дагаж мөрдөн энэ нэг эцэст нь байгууллагатай холбоотой саяын их сурвалжтай холбоотой зөрчил гарвал шүүхтэр очивол дараа нь хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай энэ хууль маань эцсийн маргааныг таслана гэж заагаад өгчвөл бид хамгаалтанд орчих байгаа байхгүй. Тэгэхгүй бол одоо бид нар би өөрөө сая чуулган дээр энэ зөрчлийн хууль ярьж байхад хэлсэн л дээ. Байгууллага бүхэн хуультай олцоод одоо бид нар би жишээ сэтгүүлч хата хизээш байгууллагын хуулиар явдаг. Одоо нараа ихч мэдж байгаа олон нийтийн радио телевизийн тухай хуулийн дээр бас хэвлэл сэтгүүлчээр редакц хамгаалахын заасан учраас зөндөө ноцтой юмнуудыг гаргаж ирж тавьж чадж ирсэн. Гэхдээ өөрсдөө хамгаалаад үлддэг байсан. Тэн дээр сая нарагийн хэлдгээр редакц нь өөрөө мундаг баг. Редакц толгойлж байгаа хүмүүс нь өөрөө хэвлэл мэдээллийн байгууллага хэвлэл тэр сэтгүүлчээ хамгаалах зориг зөрөгтэй байх нь өөрөө маш мундаг. Энэ байдлууд манад одоо бас жоохон алдагдаад байгаа юм. Тэгэхээр одоо тэр төрийн нууцын тухай хууль, байгууллагын тухай хууль, улсын хурлын одоо гишүүдийн тухай хууль дээр хариуцлагын тухай хуулиудад бид өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж бодож байгаа. Одоо үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах гэж яриад байгаа шүү дээ. 2000 оны ингээд дордуулсан 7 өөрчлөлт гээд. Магадгүй бид үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөн дотроо яг хэвлэл мэдээллийн салбартаа тэр сэтгүүлчийн эрхчлөө энэ байгууллагын хамгаалалттай холбоотой хуулиа магадгүй тийм тусгаад бүр ингээд тусгаад өгчвөл энийг дагж мөрднөгөө явуучих магадлал байж болохоор байгаа. Дээрээс нь өнөөдөр аюулгүй байдлын байнгын хорон дээр тэр мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл бас хилцэгдээ явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ аюулгүй байдал дээр бас хэвлэл мэдээллийн салбартай холбоотой тэр саяхан яригадаад байгаа эрх зүй, ёс зүйтэй холбоотой юмнуудаа бид яаж тусгаж бас энд бид өөрсдөө яаж хамгаалах уу гэдэг зүйлүүдээр энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн байгууллагууд та бид нэгтгэхэд нэгдэж ороод тэгээд лобби групп маань энийг дэмжиж явуул бидэнд бас болцсон маш их байна л да. Би өөрөө одоо өнөөдөр энд орсон маань бас энэ хэвлэлийнхнийхээ өмнө энэ лобби группийг манлайлж ажиллах болно гэдгийг бас хэлмээр байна. За баярлалаа. Тэгэхээр Галбаатар хуульчаас илүү Монголын хуульчдын холбоо болон одоо шүүхийн ерөнхий зөвлөл дээр байгаа судлаачид ч юм уу хэвлэл мэдээллийн салбараар яг мэрэгсэн хуульчид бол хамтран ажиллах хэрэгцээ бол Монголд үүсээд байх шиг одоо санагдаад байна. Ягаад тэгэхээр хэвлэлийн маргаан үүсэхээр том редакцууд бол хажуудаа сайн хуульчтай. Хуульч нь очиод редакцийн өмнөөс маргачдаг. Жижиг одоо бие даасан фриланс сэтгүүлчид гэж ярьдаг. Одоо тусдаа блог бичдэг ч юм уу өөрөө жижиг бие даасан ажиллаж байгаа сэтгүүлчид бол хэрвээ 2-3 удаа шүүхтүүлэх юм бол тэр хүн өдөр тутмын амьдрал одоо амжиргаагаа залгуулад явах тийм боломжгүй хэмжээнд хүрэхээр Монголд бол тухайн улс төр ч юм эрх мэдэлтэн бол өмгөөлөгчөө тавиал явуулж штэ. Тэгээд нөгөө шүүхтэр ингээл маргаа өрнөөл байдаг. Тэгэхээр нөгөө хүн болохоор амжиргаагаа авуулж явж чаддгүй. Тэгэхээр энэ дээр манай хуульч нар одоо про боно гэж ярьдаг те. Одоо ямар нэгэн төлбөр авахгүйгээр хэвлэлийн эрхчлөлөөг хамгаалахад өөртөө нэг 20 хэрэг авч байгаагаа нэг хэргийг авах юм. Ийм санаачлагууд ер нь яг энэ чиглэлээр судалгаа хийдэг хуульчид ер нь хуульчдын холбоон дээрээ хэвлэл мэдээллийн зөвлөлч гэдэг юм уу, хэвлэлийн зөвлөлийн ажилтны хуульчдын клубч гэдэг юм уу, ийм зүйл байж болох уу? За. Тэгэхээр ерөөдөө хуулийг сайжруулах, ахад
хууль хэрэгжүүлэгчийн мэдлэг ур чадвар хандлагыг өөрчлөх гэдэг юм хоёр арга зам байх юм бол илүү үр дүнтэй тэр хууль хэрэгжүүлэгчийн хандлага ур чадварыг сайжруулах нь зөв болов уу гэж бодож байгаа. Миний зүгээр хуульч судлаачийн зүгээр харахад бол хуулийн хамгаалтын зохицуултууд бол харьцангуй байгаа ер нь боломжтой байна. Тэгэхээр тэрийг зөв хэрэгэлдэг, зөв ойлгож хэрэгэлдэг тэр хуульчийг бэлтгэх зайлшгүй чухал байна. Тэр хуульчдын холбооноос бол одоо таны сэлдэг шиг нь хэл мэдээллийн чиглэлээр дагсан тийм сайн дурын хороо байгуулъя гэдэг санаачлал Global International хамтраад ер нь яригч эхэлж байгаа юм лээ. Өөрөөр хуульчдаар ямар ч энэ чиглэлээр мэрэгших дагнаж ажиллах сонирхлууд байгаа юм байна. За мөн шүүгчдийн хувьд аваад үзэх юм бол ерөнхийдөө 2013 оноос хойш шүүхийг дагнаж байгуулалтын шүүгчдийг мэрэгшүүлнэ гэдэг зүйл рүү очлоо л доо. Тэгэхээр бол ахад нөгөө магадгүй хэвлэл мэдээллийн чиглэлээр дагсан шүүх юм уу шүүх дотор дагсан танхим байгуулах ахад шүүгчдийг мэрэгшүүлэх тэр бол зүйлүүд үл хийх ёстой. Ер нь хуульч шүүгчдэр бол энэ дээр бол нээлттэй хүлээж авах байхаа гэж найдаж байна. Тэгэхээр энд одоо бид бүхэн ингээл хэвлэл гэхээр дандаа гүтгэнд оромжлол шүүгтэр дуудагдал маргаад байдаг юм шиг ойлгож хийж магадгүй. Өөрийн зохицуулалтын өглөө бас илтгэлүүдийг ажлын албаны илтгэлийг сонсоход бол бас манад хэдий эрх мэдэлтэй өндөр албан тушаалтай байгаа хүмүүс ч гэсэн эхлээд шүүгэд хандахгүй Монголын хэвлэлийн зөвлөлд хандаж за энэ редакц бол одоо ёс зүйгүй мэдээлэл гаргасан байна гэдгийг одоо тодруулж тийм тодруулга авдаг тийм сайн жишээг бас тогтсон байгааг одоо Тамир одоо дэд дарга бас өглөө танилцуулсан байгаа. Тэгэхээр өөр олон улсын хамтын ажиллагаа талаас ер нь хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдийгөө сайжруулах, хуулийн дэмжлэг авах, за олон улсын хил дамнсан хамтын ажиллагаанууд эхлүүлэх тийм ямар боломжууд ер нь харагдаж байна төрөө захирлаас. Ирүүн сурвалжлах сэтгүүлцэн хувьд бол бас манад хөгжөөд би одоо бодохдоо бол бараг 20 жил болж байна гэж үзэж байгаа. Анх бид нар энэс өмнө байсан баг те энэ чиглэлээр тийм дагнсан юм уу одоо сургалт чадварыг одоо нэмэгдүүлэх ч юм уу эсвэл арга хэмжээнүүд бол зохион байгуулагдсанаас хойш бол те. Гэхдээ саяхан энэ зам бид нар уул уурхайн салбар буюу олборлох үйлдвэрлэлийн чиглэлээр ил тод байдлыг одоо олон улсын санаачлалын чиглэлээр бид нар бас нэг дугуй ширээний ярилцлага хийсэн. Энэ нөгөө түрүүний миний хэлсэн нөгөө бенефициар өмчлөл буюу ашиг хүртэгч эцсийн жинхэнэ эзэдийг одоо ил тод бодлох талаар. Тэгээд энэ чинь бид нар тусгайлан хэдэн сэтгүүлчдэг урьсан. Тэгээд тэд нар юу гэж хэлж яана вэ гэхээр бид нарт бол тэр мэдлэг мэдээлэл нь бол байна тий. Тэр ур чадвар нь ч байна тий. Тэр ерөн сурвалжлах үйл ажиллагаа явуулах. Харамсалтай нь бид нарт юу дутагдж байгааг бол эргээд нөгөө тэр редакцийн эрх чөлөө нэг нэвтрүүлэг гаргадаг дээрээс уцтаад юм уу дуудаад хаачдаг эсвэл санхүүжилт болгодгоо те эргээд нөгөө би энэ юу хэлэх гээд байгааг нөгөө эргээд энэ салбарыг тэр явцуу улс төр бизнесийн бүлэглээс яаж хараат бус бие даасан байлгаж чадах вэ гэдэг бол энэ бол манай энэ өнөөдрийн бас энэ нүүдэл шийдэл нэвтрүүлгийн нэг гол одоо асуудал гэж би үзэж байна. Энэ дээр бас нэг зүйл хэлэхэд эргээд энэ сэтгүүлчд маань нөгөө энэ салбарын бас хүний хувьд харахад бол сэтгүүлчд маань бол илүү тэр олон нийтийн эрх ашигыг хамгаалдаг те олон нийтийн хувьд бол тэр хөндөж байгаа те тэр жирийн ард иргэд нийгэмд хөндөж байгаа тэр асуудлуудыг дэвшүүлж тавьж тэр шийдлийг гаргаж өгдөг тийм одоо үйл ажиллагаа дутагдж байна гэж би хараад байгаа. Яг гэвэл өнөөдрийн нийгэмд бол одоо сошиал медиа ч юм уу те ашиглаад бол баг иргэн хүн бүр бол одоо сайн дурын сэтгүүлч юм уу сурвалжлах тийм үйл ажиллагаа явуулах боломжтой болцоотой болцсон байгаа тийм учраас мэрэгжлийн сэтгүүлчид юугаараа ялгарх вэ гэвэл тэр олон нийтийн эрх ашиг үнэхээр хамгаалж чадж гэнэ үгүй юу тэгээд үүн дээр би бас нэг энэ улс төр бизнесийн бүлэглэл дээр ганцхан бас нэг жишээ нэг чимээгүй бас өөрөөр тэр төр засгийн маань бас энэ бизнес эдийн засгийн эрх ашигын үүднээс бас хувьчилж авах гэдэг. Хувьчилж гэдэг нь ажилтан дотор тэр 1998 оны хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль гарахад би тэр үед хууль зүйн яамд ажиллаж байсан. Бараг бүх нөгөө төрийн улсын төсөвтөө хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаасан шүү дээ. Зөвхөн төрийн мэдээлэл үлдээ өнөөдөр та бүхэн анзаарсан бол нэг сонин гаргаж байгаа. Засгийн газрын мэдээ гэдэг тэрийг одоо жишээл зүгээр иргэн хүн би харуул энэ бол Монгол улсын засгийн газрын мэдээ гарч байгаа юм байна гэж ойлгоно тэр бол цэвэр одоо хувийн сонин бизнесийн сонин байгаа. Тэр цахим хуудас вебсайт нь хүртэл яг ижлэх нэртэй. Засгийн газрын албан ёсны вебсайт бол засаг цэгмэн тэр сонингийн вебсайт цахим хуудас нь бол засаг цэг.com.
Өөрөөр олон нийтийг бас ингээ одоо юу гэдэг нь зохион байгуулалтаар ингээ төөрөгдүүлэхтэй тэр албан ёсны бас мэдээлэл хувьчилж өмчилж авах бас тийм зүйлүүд бол гарч байна те. Тэгээд энэ тал дээр би бас манай энэ хэвлэл мэдээллийн салбарынхныг бас анхаарлаа хандуулаач те гэж одоо хүсмээр байна. Тэгэлбэр төрийн дэмжлэгтэй амьд байгаад байдаг хэвлэл мэдээлэл бол манай салбарын бол бас хамгийн том асуудлуудын нэг. Эрдэнэт үйлдвэр өөрийн телевизтэй тий одоо өөр хөлийн зэрэг өөрийн сонинтой гэдэг олон жишээнүүд хэлж болохоор байна. За зөвдөгддөг зүйлүүд ч байгаа. Гэхдээ 98 оны хуулийн дээр бол төр өөрийн хэвлэлтэй байж болохгүй гэдэг. Тэгэхээр эдгээр зүйлүүдийг бол бас манай сэтгүүлчид бас хаанаас санхүүжээд байна. Тэр бол шудраг өрсөлдөөн мөн үү биш үү гэдэг нь бас ёс зүйн асуудал руу орох л байх тий. Би зүгээр ч нэг редакцийн соёлын тухай яриаггүй л дээ. Тэгэхээр манай ажилтан маргааш Бангкокт ихтгэл тавих юм. Тэр ихтгэлийнх нь одоо юу нь бол далд хүчирхийлэл гэдэг нэртэй тийм ихтгэл байгаа. Тэр редакцийн соёлын асуудлууд мэдээж хэрэг хамгийн нэгдүгээрх нь бол тэр редакцийн эрх чөлөө гэж яриад байгаа редакцийн хараа тус байдлын асуудал. Редакц өөрөө хараа тус байдлаа улс төрөөс, бизнесийн ашиг сонирхлоос, эзнийхээ ашиг сонирхлоос хамгаалагдсан тийм өөрийн зохицуулалтын бичиг баримт гэрээ хэлцээр байхгүй бол хараа тус байдал бол байхгүй. За хараа тус байхгүй байгаа нөхцөлд бол юу байдгүй гэхээр бүх сэтгүүлчдийн сэтгэл санааны хүчирхийлэл дор буюу дарамтанд байна. Өөрийнх нь хүсээгүй сурвалжлаганд албатай явуулдаг. Хүсэхгүй байгаа юмыг өөртөө заавал бич гэж албаддаг тийм ээ. Бичээд ирсэн юм нийтлэхгүй байдаг. Бүр зарим нь одоо дээ шүү дээ тий. Одоо бүр өөрсдийнхөө сэтгүүлчдийг шууд эрхлэгчдэр худалдчихдаг тохиолдолж байгаа шүү дээ. Манай сэтгүүлч зохиоцсон байлээ уучлаарай. Би чамаас олж одоо тэр их хурлын юутай гишүүнтэй юу яам муудалцмааргүй юм шүү. Тэгэхээр энэ бүх юм чинь хуучин эрүүгийн хуулинд байна шүү дээ тийм ээ. Дэвшил байгаа. Гэтэ хуулийг бид нар яаж ашиглах вэ гэдгээс их хамаарна. Одоо галагийн байн хэрэгэд байгаа тэр шүүгчдийн хандлага тийм ээ тэр бүх одоо юунуудыг бид нар өөрчлөх ёстой. Яагаад гэвэл олон улсын манай хуулиарч нь шүү дээ тийм ээ. Манай Монгол улсын сойрхон баталсан нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц ч нэ шүү дээ тийм ээ. Шүүхтэр дотоодын хууль шиг үйлчлэх байхгүй. Тэгэхээр иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 19 дүгээр зүйл тэрний тайлбар 2011 онд нүүбийн хүний эрхийн орноос баталсан 34 тоод тайлбарч нэ шүү дээ тийм ээ. Шүүхтэр одоо маргаан юу хэрэг хилцэхэд байна шүү дээ тийм ээ. Тэр чинь манай шүүгчд ашиглах хэрэгтэй. Тэгэхээр манайх бол шүүхийн ерөнхий зөвлөлтөй ганцхан манайх шүү дээ. ЮНЕСКОгийн үндэсний комисс шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, манай байгууллага бид нар өнгөрсөн хэвлэлийн эрх чөлөөний өдөр бид нар самжиж байгуулсан. Одоо цагдаа ерөнхий газар, прокурорын ерөнхий газартай ийм санамж бичгийг бид нар байгуулахаар одоо ажиллаж байна. 11-р сарын 2-нд сэтгүүлч одоо хэвлэл мэдээллийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг одоо яш шийтгэлгүй өнгөрч байгааг тасан зогсох олон улсын өдөр байгаа те. Энэний хүрээнд бол бид нар тэрийг хийх гэж байгаа. Тийм учраас сургалт бол зайлшгүй хэрэгтэй. Тэгэхээр редакцийн хараа тус байдлыг бол маш олон нэвтрүүлэлт оролцож байгаа зочдмаар хэлж байна. Бүр ерөн сурвалжлагдсан зүйлээр нийт хийхээр редакц нь одоо тэрийг бол редакцийн цензур гэж нэрлэдэг байна. Тэгэхээр өөрийн цензур бол анх бол ерөн сурвалжлагын маш том төслүүд яваад 3 том ерөн сурвалжлага хийгээд тэргээ нийтлэх редакц олдоогүй гэдэг тийм одоо бодит түүх сонсч байсан. Тэгэхээр редакц тэгвэл хараад бус байхын тулд ямар практик алхмууд хийх ёстой вэ? За одоо Монголынхоо сайн жишээнүүдээр хэлвэл Гөгөөцийг имэн редакцийн бодлогоо нийтлээд тэрийгэ ил тавиад уншигчтай тэгээд Монголын хэвлэлийн зөвлөлтөө бас хамтарсан санамжчиг зурсан. Icon-цыг имэн бас мөн адил хийсэн. Тэгэхээр манай редакц бас тэрэн дээрээ одоо батлаад ажиллаж байгаа гэх мэт. Тэгэхээр Наран төвийн эрхлэгчээс асуумаар байна л да. Яаж одоо эзэн улс төрийн дарамтнаас яаж сэтгүүлчтэй эрх чөлөөтэй байлгаж сэтгүүлч нараа тэгж сэтгэлийн дарамтанд одоо хүнийг хүчирхийлэхгүй байх вэ гэдэг асуулт байна. Тэгэхээр яг манай редакцид бол тийм баталгаажуулсан өөрийнх нь одоо эрхчлөлт байдлаа баталгаажуулсан ямар нэг баримт бичиг бол байхгүй. Гэрээ хэлцээр бид нар хөрөнгө оруулагчтай хийгээгүй. За бодит байдал дээр ер нь асуудлыг яаж зохицуулдаг вэ гэвэл тэгэл захирал бит хоёр л одоо цэжээр хамгаална шүү дээ. Тэгэл одоо
Мэдээж сэтгүүлчдийн талд бол би бол хамаагүй илүүтэй зогсно. Гүйцэтгэх захирал бол одоо бас хоёрын дунд ингэсэн тийм. Ер нь зохицуулахад жоохон төвөгтэй. Тэгэхээр энийг одоо тэгэхээр энэ дээр Батбаатар багшаас бас асуумаар боллоо. Гэхдээ одоо Нарантын эрхлэгчийн хэлж байгаа зүйл бол дэлхийд даяарч яг адилхан. Нью-Йорк Таймс-ийн мэдээний албаны дарга паблишер буюу эзэнтэйгээ дээшээгээ орж муудалцдаг тохиолдол болгон зарим нь гадагшаага олон нийт рүү гарчдаг тийм. Энэ тохиолдолд сэтгүүлч нар хизээ ялаад мэдэх хэрэг ялдаг вэ гэхээр маш хүчтэй сэтгүүлч редактортай тэр нь олон нийтийн асар том дэмжлэгтэй үед бол редакц ялаад байдаг. Хэрвээ тэр хүн сул байгаад одоо наран жаргал захирлын хэлсэн шиг манай сэтгүүлч буруу алдсан байлээ уучлаарай таны зүв байсан байлээ гэдэг нэг улс төрчийн өмнө сэтгүүлчийнхаа нэр үндийг гიშгэж байгаа хүн бол тэр хүн бол хэвлэл мэдээллийн бизнес байх хэрэгтэй ч юм хэрэггүй ч юм те зүгээр миний хувийн бодол. Тэгэхээр Батбаатар захирлаас өөр ямар баримт бичгээр редакцаа хараат бус байх боломжтой вэ? Ямар механизмаар? Энд бид нөгөө л тогтсон соёлын тухай ярина л та хэвлэл мэдээллийн. Тэгэхээр бид нэр редакцийн хараат бус байдлын тухай ярихлаараа зөвхөн нэг талаас нь яриад байдгийг. Голдуу гадаадаас хараат бус байх. Өөрөөр хэлбэл эздээс, улс төр, эрх мэдлээс ч гэдэг юм уу тийм энэ тухай яриад байдгийг. Нөгөө талд нь ярьдаг юм нь юу байдаг вэ гэхээр редакцийн дотоодод сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаагаа хараат бусаар явуулах энэ эрхийн тухай асуудал байдаг. Яг энэ хоёр талаас ярьж ийж редакцийн хараат бус байдал өөрөө бүрэн бүтэн болдог. Тэгэхээр ерөөсөө энийг юугаар зохицуулдаг юм бэ гэхээр редакцийн дүрмээр ёс зүйн дүрм кодоор зохицуулдаг. Аль ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд. Ингэж чи ингэж ажиллана, би ингэж ажиллана. Редакцид дотоодод ингэн, редакц ингэн гэдэг. Яг энэ дүрмээр зохицуулагдана. Тэгэхээр манайд бол яг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зарим нь ийм ёс зүйн дүрмтэй болоод хэрэгжүүлж байгаа ийм эхлэлүүд бол байгаа. Цаашдаа энийг бол яг зохицуулалтын төвшөнд аваач тавих ийм шаардлага. Энэ дээр би оюун чимэг гишүүнээс уучлаарай. Үндэсний олон нийтийн радио телевизэд бол та ажиллаж байсан ёс зүйн кодтой өөрийнхөө тийм Монголын сэтгүүлчдийн хэвлэлийнх байгаа. Одоо Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийнх байгаа. Үндэсний олон нийтийн радио телевиз өөрийн ёс зүйн кодтой. Олон нийтийн телевиз дээр гардаг маргаанууд гадагшаага айгүй их гардаг тийм. Бид нэр салбарын хамт олон бол маш их сонсдог. Тэрэн дээр мэдээний албаны дарга энэ мэдээг хийлгэсэнгүй. Төсөвдөр гишүүд ингэж бид нарыг айлгаад байна ч гэдэг юм уу. Тэгэхээр төсвөөс болон улс төрчдөөс хамааралтайгаа үед яг бүрэн олон нийтийн телевиз байж чадахгүй байна гэдэг шүүмжлэл бас салбарын академик хамт олон бол хэлж байдаг л да. Тэгэхээр таныг ажилтдаг байх үед ямар байсан бэ? Редакцийн соёл тэнд яг тэр баримтчгууд байгаад байна шүү дээ тий. Тэгээд их сурвалжаа хамгаалах боломж нь хүртэл байна. 8 жилийн өмнө шүү дээ. Одоо жишээлбэл 11 вагон будаанд одоо нөгөө манай тусламжийн будаа гэж орж ирдэг шүү дээ. Одоо ч орж ирж байгаа энэ будаануудаас 11 будаа тэр вагон будаад нийл хорхоо шавжинд болцсон ийм будаа орж иж гэсэн мэдээллийг би өөрийнхөө их сурвалжаар аваад тэгэл гайлийнхантай бас холбогдоод тэнд саяг нэг үг чи хэлээ л тухайн сэтгүүлч өөрөө бас нэлээд хүчтэй байх хэвээр редакц ард хамгаалалттай байх хэвээр за ирээд энийгээ би шууд 7 хоногийн таймаар гаргалаа маргааш нь ажлаас халагдах болж исэн энийг дахиж битгий ерэнд гаргах гэл те улсын байгууллагаас энэ бизнесийн ард угаасаа улс төрийн бүлэглэл энэ төр байдаг ийм том юмда тулгарч байсан л да. Тэгэхээр энэ өөрөө ингээр яг халагдахтаа ч барыг хурж итэл яг сая олон нийтийн радио телевизийн хууч үйлчлэгээгүй тэр үед бол ямар байсан гэсэн хамгийн одоо том дарга маань уцтаад би ийм хийсэн сэтгүүлчээ би халж чадахгүй энд юунд хөрхөө өнгөд яг тэрний тухай надад хэлэнгүүт би тэгвэл тэр улс төрч надад ингэж халж байгаа би энэ улс төрчийн тухай асуудлыг хөндөж ярина гэд харин нөгөө улс төрчтэй холбоотой ийм ингэж өнгөд энэ улс төрчин бас цагаатлахаар бас яг хууль бус юм хийдэг улс төрчин бас аимхай байдаг байхгүй. Тэгэхээр бид нар сая их сурвалж нууж гин гэж яриад энэ яг ийм тулгдал зоригтой нэгдэж байгаад тэр хүний тухай ингэж одоо сэтгүүлчийн хэвлэл мэдээллийн хэрэгчлэг боож нийгмийн хүмүүсийн эрүүл мэндийн сөрөг нөлөө үзүүлэх юм хийж гинэ гэдэг явал тэр хүмүүс зогсчихно. Тэгэхээр бид нар бас юу гэхээр нөгөө багаараа ажиллах тэр хүмүүсийг байранд нь тавихын тэр бол маш чухал залтууд байдیں۔ Тэрнээс биш туйлын зохицуулт хийгээд бүх юм сайхан болчихно гэж байхгүй. Би одоо 2 жилийн өмнө Кристин Ампур гэдэг одоо CNN-ийн алдартай сэтгүүлч шүү дээ. Тэр ягаад BBC-ийг хаяад CNN-д орсон бэ гэсэн чинь BBC надад өөрөөр байх боломж олгодгүй учраас би тийш орж исэн гэж ярьж байгаа юм. Тэр юу юм гэхээр тэр хүнд бололцоо юм тэр өөрөө бас хүчтэй сэтгүүлч таамжгүй тэрийг ингээд CNN-д очиод ороод өөрийгөө илүү нээж, илүү нийгмийн төлөө, илүү улс хөгжлийн төлөө юм хэлэх болцоо, дуу хоолой гаргах болцоо өөр редакц байж байгаа учраас
Энэ юу гэхээр манай би түрүүний л хэлээд байгаа манай энэ хэвлэл мэдээллийг бэлтгэж байгаа сэтгүүлчдийг бэлтгэж байгаа энэ хэвлэл мэдээллийн хүчтэй байх энэ боловсролын тогтолцоо маань өнөөдөр ер нь хангалттай байгааг би харж байгаа. Одоо үндэсний телевизэд намайг ММА-гийн дэлхийн захиалаар очих төгсөж ирж байгаа хүмүүс маань лид гэдгээ мэдгүй яаж бичихээ мэдгүй л төгсөж ирдэг. Өөр аргаар хурдан шиг ингээд хөгжөө явчих. Тэгэхээр өнөөдөр бид нарт энэ салбарыг нэр хүндтэй байлгах саяын дуртай мэдээлэл аваад дараа нь тэрийг илэрхийлчихэд харин нөгөө хууль бус юм хамгаалах гэж байгаа тэр бүлэглэлийг байранд нь тавих хэмжээнд бид санхүүгийн хувьд болоод нэр хүндийн хувьд өндөр байх нь их чухал байгаамаа. Энэ дээр айгүйх бэлддэг байсан тийм. Би одоо наран жаргалагчийн тэр шугамар хүртэл 90 сургууль сэтгүүл зүйгээр гадаад сургуульд яваад ирж байсан. Тэр үед бас энэ сэтгүүлчдийг бэлтгэх энэ тал дээр маш их анхаардаг гэсэн юм. Одоо энэ бас жоохон зогсоод байна. Тэгэхээр энэ төсөв мөнгөтэй холбоотой байх. Тэгэхээр бид нар төрөөс бас дэмжлэг авах хэрэгтэй тийм. Төр өөрөө татвар төлөгчдийн мөнгөөр л бүтдэг учраас энэ салбарыг хүчтэй болгохын тулд энэ санхүүжилтээр бас хүчтэй байх хэрэгтэй гэж бодоод байгаа. Тэгээ бид нар одоо арилжааны телевиз мэргэжлийн телевиз гэж юм уу арилжааны телевиз сэтгүүл зүй гэж бас ярих нь буруу л да. Арилжааны гэдэг чинь өөрөө сэтгүүл зүй биш. Тэгэхээр нэр хэллэг дээр ч гэсэн бид нар бас их бодолцох хэрэгтэй байх гэж бодож байгаа. Тэгэхээр авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөр бол өнгөрсөн жил батлагдсан. За тэрэн дотор бол өөрийн зохицуултыг бас шингээж өгсөн байдаг. За шүүхийн ерөнхий зөвлөл мөн шүүхийн зардлыг бас ингэж бууруулж байгаа. Шүүхтэр очиж марахгүй байгаа шүүгчийн одоо төсвийн мөнгийг хэмнэж байгаа өөрийн зохицуултыг бол одоо бас зарим төрлийн байгууллагууд бол ойлгож хандлага бол хэвлэл өөрөө өөрийгөө зохицуулж чадна гэдэг тэр хандлага руу бол баг багаар хилэлцэн гомдлыг сайн хороод хэмжих бүр ингээ сайжраад явж байна л та. Гэхдээ бидэнд зайлшгүй хуулиар хамгаалах хэрэгтэй байгаа энэ гүтгэнд оромжлох гэмт хэргийг мөнгөнд торгуулаас нь хасуулах. Энэ их сурвалжаа хамгаалах, редакцийн хараат бус байдлыг хангах талаар хуулийн хамгаалтыг яаж хийвэл зүгээр үт юм болоо. Одоо их хурлын гишүүдийн лобби групп байгууллаа. Гэхдээ хууль ер нь одоо төр захирлаас сонирх гээд байна л да. Процесс нь яаж явах ёстой вэ? Хэвлэл мэдээллийн салбарх нэг хамгийн их шүүмжилдэг юм. Хүний асуудлын төлөө гүгээд байдаг. 10 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд, 29 дугаар сургуулийн хүүхдүүд гээд өөрсдийнх нь нийгмийн байдал болон хууль эрх зүйн байдал нь маш муу. Өөрсдийнхөө төлөө нийлээд дугаарч гэхээр айгүй олон ингээд энэний буруу, тэрний буруу гэдэг одоо өнөөдөр ярьсан 6 7 асуудал руу чихээд байдаг. Тэгэхээр ядаж тэр одоо пирамид наран жаргал захирлын хийсэн пирамидыг барихын тулд доод тэр хуулийн суурь дараа үеийн залуу зөрөгтэй сэтгүүлч нар гарч ирээд 90 сурчлах сэтгүүл зүг одоо үнэхээр дэлхийн түвшинд хийхийн тулд тэр суурийг бид нэр хийхийн тулд одоо ямар хамтын ажиллагаа хэрэгтэй вэ гэдэг асуултыг төрөө захирал Галбаатар хуульчаас сонирхмоор байна. Тийм харамсалтай нь яг хуу Монгол улсын хувьд эргээд заавал нэг хууль байхгүй бол юм ерөөсөө ажилтгүй. Бусад улс орнуудад бол юу гэдэг одоо нийгмийн зан заншил ч юм уу те хүмүүсийн байгууллагын одоо соёл те харилцаагаас бол тэр зүйлээрээ өөрийнхөө зохицуултыг хийгээ явцдаг. Манайд бол заавал хууль те ямар нэгэн хууль эрх зүйн акт бол шаардлагатай болчиход байдаг. Тэгээ энэ бол нэг хэсэгтээ явна бах те энэ шилжилтийн үе бол би бодохдоо энэ хууль зүйн салбарт ямар ч байсан дуусаагүй. Тийм учраас олон улсын одоо юу гэдэг тэргүүн төрчлөг юм уу сургамжаас харахад бол эргээд би түрүүн хэлсэн те стандартуудыг гаргаад өгсөн байгаа. Энэ дээр гол одоо нэг юу гэдэг өмнөх одоо жилүүдээс гэх юм уу өмнөх үеэс гол өөрчлөлтгүй энэ авилгал ашиг сонирхлын асуудал бол зөвхөн төрийн алба юм уу улсын төсвийн байгууллагатай холбоогүй. Үүнд бол хувийн хвшлийн байгууллага, бизнесийн байгууллага тэр дундаа бас хэвлэл мэдээллийн хэрэгцээний одоо салбар бол заавал оруулдгаараа ийм том дэвшил гарч ирсэн гэсэн үг. Өөрөөр би ямар одоо санал тавих гэдэг нэг үл манай энэ Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл байна. Энэ бол бас энэ салбарынхаа дотор тэр шүгэл үлээгчийн соёлтэй тэр авилгал ашиг сонирхлын зөрчилтэй тэр олон нийтийн одоо эрх ашигын үүднээс тэр мэдээллийнхаа тэр одоо юу гэдэг үнэн зөв байдгийг одоо хамгаалдаг тэр нууцлыг хадгалдаг тэр зүйлийг бас хамгаалдаг ийм бас арга механизм болоосоо гэж би бол олон нийтийн одоо зүгээс бас хүсмээр байгаа. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бид бүхэн хамгаалагчдыг хэн хамгаалах вэ гэсэн сэдвээр буюу сэтгүүл зүйн, хууль эрх зүйн болон ёс зүйн одоо нөхцөл байдал ямар байгаа. За энэ дээр олон улсад ямар байх ёстой, одоо бид нэр юу хийж болох вэ гэдгээр салбарын төлөөлөлтөд ярилцлаа. Тэгэхээр Globe International төрөмс байгууллагын тэргүүн наран жаргалын хэлснээр хэрвээ бид хэвлэл мэдээллийн орчноо эрүүл
ашигтай байлгахын тулд пирамид гэж үзэх юм бол суурь нь хууль эрх зүйн орчин байх юм байна. Голд нь бидний өөрийн зохицуулалт байх юм байна. Бие бинийгээ шүүмжилж чаддаг, эрүүлэр тэрийг нь засч залруулахыг хилж өгдөг, хамгаалж чаддаг тийм байх юм байна. За дээр нь бол редакцийн тэр соёл 200 жил одоо тогтож ирсэн соёл байх юм байна гэдэг тэр дүгнэлтэн дээр энэхүү хилцүүлгээ жаргая гэж бодож байна. За мөн тэр хуулийн хилцүүлгийг хуулийн тэр хамгаалтыг хийхэд улсыг хуралдах, энэ улсыг хуралдах хэвлэлийн эрхчлөлөг дэмжих лобби бүлгийн гишүүд маань идэвхтэй ажиллана гэдэг тийм итгэл найдвар салбарын хамт олонны өмнө байна. Тэгээд та бүхний ажилд бас өндөр амжилтыг хүсье.